Сайн уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Яг бясалгалын багш сэтгэл зүйч Савда байна. За өнөөдөр та бүхэндээ ужаа амьсгал буюу ялалтын амьсгалыг зааж өгч хамтдаа хийх гэж байна. За зарим тохиолдолд далайн амьсгал гэж нэрлэдэг. За бид нэр хоолойндоо даралт өгч тэр далайн шуугсан дуу чимээг гаргадаг учраас ингэж нэрлэдэг. За бусад амьсгалын дасгалууд пранаяма дасгалуудтай нэгэн адилаар маш олон төрлийн ашиг тустай амьсгалын дасгал байгаа. Бидний төв мэдрэлийн системийг тайвшруулах, зүрхний үйл ажиллагааг тэнцвэржүүлснээрээ цусны даалтыг багасгах, биеийн цусны эргэлтийг сайжруулах, дээрэс нь тархийг болон цусны эргэлтийг хангалттай хүчил сөрөгчөөр хангаж өгөх гэх мэтчлэн дуртай байвал маш олон ашиг тустай амьсгалын дасгал. За йогчид йогийн байрлалууд асанагийн үеэр энэ амьсгалаар амьсгалах нь илбэг байдаг. За тэгэл биеийг маш хурдан халааж өгдөг. Дээрээс нь асана буюу йогийн байрлалуудыг юм үхмэл биш, зүгээр нэг юм байрлал биш, юм хоорондоо уялдаа холбоотой бүхэл урсгал болж мэдрэхэд их тустай байдаг. За йогийн үеэр, энэхүү амьсгалын үеэр бид нар одоо цагтаа бүрэн байж өөрийнхөө биеийг, сэтгэл санааг, оюун ухааныг нэгэн цэгт төвлөрүүлэх боломжоор биднийг хангадаг байна. За дээрэс нь бид нар хоолойндоо даралт өгч далайн тэр төрөлхийн, далайн тэр шуугсан дуу чимээг заримдаа яг хорхирж байгаа юм шиг тийм дуу чимээ гардаг. Тэр чимээг гаргаснараа хоолойн чакранд илүү их ашиг тустай гэж үздэг. Дээрэс нь бамбайн бочрох үйл ажиллагаанд маш тустай гэж бас үздэг байгаа энэ хүү. За хамгийн түрүүнд мэдээж өөрт тухтайгаар завлаад хэсэг сандал дээрээ сууя. За нуруугаа тэгшлээд мөрөө суллаад хүзүүгээ уртааш нь анаашны хүзүү шиг урт болгоод өөрийгөө өндөр болгоод сууя. За толгойгоо баг зэрэг бүхэлдээ байж болно. Эрүүгээ, ингэрлүүгээ. За хоёр гараа өвдөг гуйн дээрээ дээш нь харуулаад, эсвэл доош нь харуулаад тавилаа. Өөрт тухтайгаар. За хамгийн гол нь нуруу маань цэх байснаар бидний уушиг амьсгалаар дүүрэн амьсгалах боломжтой болно. За өөрт тухтайгаар өөрийнхөө хурдаар гүнзгий сайхан 5 удаа амьсгалъя. Хамраараа гүнзгий амьсгал аваад буцаагаад хамраараа эсвэл амаараа гаргалаа. За нүдэн амьдсан ч болно. Эсвэл харааныхаа төвшөнд нэг зүйл дээр төвлөрөөд за хамгийн түрүүнд бүгдээрээ гизээ дүүртэл хамраараа амьсгалаа аваад амаараа гаргана. За амаараа гарахдаа алгаа урдаа барьчих. За амьсгалаа аваад гарахдаа яг цонх эсвэл тол бидний урд байгаад түүнийг цантуулах гэж байгаа юм шиг хаа гэсэн дуу чимээ гаргана. Амьсгалаа авлаа. За урд байгаа цонх эсвэл шилийг цантуулж ийн гэж төсөөлөөрэй. Хамраараа амьсгал аваад буцаагаад за үүнийг нийт 10 удаа буюу одоо 8 удаа хий.
хамраараа амьсгал аваад амаараа гаргаад 10 удаа хийсэн бол одоо бүгдээрээ амаа жимэж байгаад хамраараа амьсгалаа аваад буцаагаад яг энэ чимээг энэ одоо амьсгалыг буцаагаад хамраараа гаргана гэсэн үг. Амаа зүлэн жимийгээд ангаахгүйгээр амьсгалаа хамраараа аваад буцаагаад саяны чимээг гаргаад хамраараа амьсгалаа гаргана. Дахиад 10 удаа бүгдээрээ хийцгээе. Хоолойны ар хэсгээр юм дагалт өгөөд дуу чимээ гаргаж амьсгална. За алуурхнаар нүдэн нэгээд за одоо сүүлийн 10 тойрогтой бүгдээрээ амьсгалаа авахдаа саяны дуу чимээг дахиад гаргана гэсэн үг. Сая энгийн хэвийн амьсгалаа авсан бол одоо саяны чимээг амьсгалаа авахдаа мөн хийнэ гэсэн үг. За дахиад 10 удаа сүүлийн 10 тойрог. Гарахтаа мөн адил. За алуурхнаар нүдэн нэгээд өөрт тухтайгаар энгийн хэвийн амьсгалъя. За одоо би баг зэрэг илүү халсан толгой баг зэрэг эргэсэн мэдрэмж төрж иж магадгүй. За өөрийнхөө ритмээр амьсгалаад буцаад хэвийн төвшөндөө аваачаарай. За тэгээд өнөөдрийн
Ужаа амьсгалын хичээл маань ингээд дуусч байна. Бүгдээрээ дараа дараагийнхаа хичээлүүдээр бичлэгээр уулзцаая. Түр баяртай.